За энэ малын интгсжүүлсэн даатгал гэдэг энэ хуулинд бол өөрчлөлт орох нь зөвөө. Гэхдээ энэ хуулийн ажлын хэсгэнд бас санал нийлэхгүй асуудлууд байна. Тэгээ асуулт асууя. Энэ айл өрх хорогдол гаргачаад тэгээд даатгуулчаад малаа бүс нутгийн хичээд тий бүс нутгийн тэгээд аймгийн бүр сумын гээ яваад гэж. Тэр айлын асуудал бишгэлчээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ асуудлыг одоо яаж өөрчилж байгаа юм бэ? Айл л одоо малаа хорогдуулчаад одоо малаа даатгуулсан бол тэр даатгалаас л одоо хорогдлын даатгалыг авах хэрэгтэй шүү дээ. Тэгэхэд бүр сумын асуудал бол одоо аймгийн бүс нутгийн асуудал авчиж байгаа байхгүй. Тэгээ энэ дээр одоо яг айлын асуудлыг оруулж ирээч. Тэгээ өдөөгийн малчид бол их бохимдолтой байна. Тэр тусмаа одоо энэ үнийн өсөлт, энэ бензин шатгууны өсөлт, тэгээ айл өрхөд очиж байгаа, тэр өдөө алслагдсан суманд очиж байгаа, тэр тусмаа одоо бас хангаан бүсийн тойрог, Баянгар хангаа, Өр хангааны сумдуудад бас ажиллаад ирлээ. Иргэд маань бол юу ярьж байна гэхээр залуу малчид тэр тусмаа бол их бохимдолтой. Татврын дарамтанд их өртөж байна. Орлогын албан татвар, малын үеийн татвар. Тэгээ мөн дээрээс нь одоо ингээд бахан даатгал ингээд авчдаг. Тэгээ даатгалахгүй болохоор нөгөө сайн малчин босод одоо төрөөс явуулж байгаа бодлогод хамрагч чаддаг. Тэгээ даатгалчдаг. Тэгээ эргээд юм олддог. Тэгэхээр энэ даатгал маань өөрөөсөө юу хийж ийн гэхээр яаж нэг олгохгүй байх уу, өгөхгүй байх уу гэдэг юм л бүх анхаарал хандуулсан. Тэгэл нэг айл зайлвал хорогдол гаргачлаа одоо нэг даатгалаасаа мөнгө олж явандаа гэтэл сум аймаг болоод тэг бүс нутаг болоо явчихдаг. Тэр айлын асуудал дээр ямар асуудал байгаа юм бэ? Энийг одоо яаж хуулинд өөрчлөлтөн дээр тусгаж байгаа тусгааг бол одоо тусгаж өгөөч гэдэг ийм асуудал байна. Мөн дээрээс нь энэ малчтай асуудал ингээ сая ярьж байна л да. Ингээ салбарынхан сайд нь байхгүй. Ер нь энэ малчид руу хандж байгаа төрийн бодлого гэж ер нь байна уу? Энэ дээр яагаад өөр нь анхаарахгүй байна? Сая одоо гişүүд ярьж байна л да. Үндсэндээ бол бидний хувьд энэ малчтыг энэ 250 мянган малчин өрх байгаа шүү дээ. Тэгэхээр малчны тухай хууль гарцсан. Нийгмийн даатгалыг нөхөн төлөвлөх тухай хууль яагаар хэрэгжихгүй? Яагаад энэ журмыг одоо өнөөдөр ингээ хүртэл гаргахгүй? Энэ 250 мянган өрх рүүгээ хандсан бодлого хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ гэдэг дээр манай салбарын сайдын салбарын хүмүүс бол хариулт хэлэх ёстой. За ингээд энэ тал дээр одоо бидний хувьд бол энэ малын интгсжүүлсэн даатгал дээр ер нь төр оролцоход ямар шаардлага вэ? Бүх юм руу одоо төр оролцдог хэзээ болох юм. Энэ дээр ямар нэг өөрчлөлт орж байгаа энэ хуулийн дээр. Тэгээд сая өөрчилж олгох гэх нэг юм бол орж ирж байна л да. Ер нь бол айлаар нь л олгочвол энэ чинь ойлгомжтой байгаа байхгүй юу? Бүр гатгаар бол нэг айлын асуудлыг сум бүс болгоо явуучих нь л өөрөө ингээд утгагүй байгаа даа шүү дээ. Ер нь ямар ч нөхцөл. Тэгэхээр яг малчин руу эрэхтэй одоо энэ хуулийн өөрчлөлтийг бол дэмжмээр байна. Яг энэ одоо өөрчлөх гэж байгаа гурван санаа бол үндсэндээ бол ямар ч өөрчлөлт алгагүй шүү дээ. Заавал интгсжүүлэх гэдэг ямар шаардлага вэ? Тэр айлын асуудлыг оруулж ирвэл яасан гэсэн ийм асуултууд хариулт аваад нэмж тодруулж хариулт авъя. Асуулт асууж шүү дээ. За зарим одоо жаргал сайхан гишүүний зарим зүйлтэй бол санал нэг байна. Энэ хуулийн өөрчлөлтийг хийгээд юу яг тодорхой ямар бодтой өөрчлөлт орох вэ гэдэг. Яг малчиттай бид ч гэсэн ажлын хэсгийн гишүүдийн хувьар очиж одоо газар дээр нь л уулзж байгаа. Их хурлын гишүүнийхээ хуваарч байнга уулздаг. Малчтын хувьд ярьж байгаа зүйл бол яг л одоо таны хэлж байгаа юм зүйлүүд байгаа. Жишээ нь одоо айлаа биш гэхэд ядаж багаар нь болгомоор байна. Суур одоо юу өшөө багсгамаар байна. Босхыг өшөө багсгамаар байна гэдэг ийм зүйлүүд ярьдаг. Нөгөө жил болгон төлөөд зуудын гамшиг болохгүй болоход нөгөө миний төлсөн даатгал маань тэгээ тэр чигээрээ л одоо даатгалын сан руу орчлоо штэ гэдэг ийм зүйлүүд ярьдаг. Энийг буцааж авмаар байна гэж ярьдаг. Хэрвээ бид яг энэ асуудлыг ингээд ажлын хэсгээр ингээд яриад үзэхээр өнөөдрийн энэ малын интгсжүүлсэн даатгал гэдэг энэ тогтолцоог бид нар бүр суурьаар нь өөр болгож ижил цаашаа яг л одоо энэ төвшөнд очих юм бил. Сая одоо тэр ажлын хэсгээр бас яг энэ даатгалын түүхийг ярьж хахад 1968 онд нэгдэл улсын малчин улсын мал гэж байхад хотонд нь хорогдсон малын тоогоор даатгал өгж үзсэн юм бэл. Энэ даатгалаа бас Герман руу, Англи руу давхар даатгалд оруулаад явуулж үзсэн. Харамсалтай нь нөгөө Герман, Английн давхар даатгалын компаниуд нь ч энэс татгалзаад энэ бол явахгүй юм байна гэдэг. Ингээ 90-ад оноос хойш байхгүй байжгаад энэ нэг малчит руу хандсан даатгалын систем энэ нэг мид даатгал буюу малын интгсжүүлсэн даатгалаар орж ирж байгаа юм билээ. За тэгээ ажлын хэсгийн гишүүдийн хувьд бол энэ засгийн газрын өргөн барьсан хууль учраас бид яг нөгөө засгийн газрын өргөн барихтаа хөндсөн зүйл заалтын хүрээнд энэ асуудал
яригдж байгаа гэж ингэж та бас ойлгох хэрэгтэй. Гэхдээ цаашдаа энэ одоо малын хөдөө аж ахуйн даатгалын асуудлыг бид бүр цогцоор нь авч үзэх ёстой юм байна гэдгийг одоо би түрүүнд бас таныг орж ирэхээс өмнө бас тайлбарлсан. Энэ ганцхан зууд биш. Ган, малын өвчин, аян захилгаан, гинтийн одоо үйл явц, зурвсхан газрыг ингээд хамраал тэр хавийн айлын бүх малыг одоо хоригдуулцдаг гамшигч хүртэл одоо гарч байгаа шүү дээ. Тэгээ энэ болгоныг бид нэр цогцоор нь харсан ийм хөдөө аж ахуйн даатгал, тэр дундаа мал аж ахуйн даатгал, сая Тэмүүжин гишүүний хэлж байгаа тэр Тэмүүлэн гишүүний хэлж байгаа малчнаа бодсон ч гэсэн тийм даатгалын имийг бид тэр хуулинд нь ер нь цогцоор нь авч үзэх хэрэгтэй юм билээ гэдэг дээр бол ажлын хэсэг одоо санал нэгдээд ингэ явж байгаа. За тэр энэ хуулийн дээр бол би сая хэлсэн бас хувь бууруулах асуудлыг малчид бол байнга ярьдаг. Анх 12% байхаас нь 6% болоод 11 жилийн хугацаа өнгөрч байна. Одоо бид энийг харин 4% рүү оруулах, 5% рүү оруулах энэ хуулийн болцоог нь энэ одоо хуулиараа нээж өгч байгаа. Дараа нь урьдчилж олох гэдгийг бол та бол одоо мэдж байгаа. Мал нь хоригдчоод өвлөн хоригдсон малын одоо даатгалын мөнгө нь айл үжээ наадмын дараа 9 сарын 1-ний ард дээр 10 сар 11 сард малчны дансанд ордгоо. Тийм учраас гамшиг болж эхэлж байгаа тэр үйл явцад нь өөрийнх нь даатгуулсан хэмжээ. За та нэмэлт 1 минут авах уу? Эдрөө тэгшүнд нэмэлт 1 минут. Тэр урьдчилж олгох гэдэг бол яг хоо энэ нөгөө гамшигын тохиолдсны ард дээр нь бүр намар өнгөрсний ард дээр мөнгө өгөх биш. Яг гамшиг тохиолдож байгаа эхэлж байгаа үед нь хэвгнийх нь үн өсөөгүй өвснийх нь үн өсөж эхлэх гэж байгаа тэр цаг үед нь л одоо яг даатгалын хэмжээгээр өгөө гэдэг ийм л зүйл байгаа юм бэл. Малчтын хувьд бол ингээд нэг 150 мянган төгрөгөөр даатгаад эргүүлээд нэг 350 мянга ч юм уу 400-аад мянгыг авч байгаа ийм тохиолдлууд ч гэл байна. 5 саяар даатгаад одоо 80 сая төгрөгийн төлбөр одоо өнгөрсөн одоо 23 24 оны өвөл хаврын тэр зуднаар авсан тохиолдол ч бас байгаа юм бэл. Тэгэхээр ер нь яг хоо энэ малын эндгчүүлсэн даатгалын хуулийг малчтад бид нэлээд өшөө ойртуулад үнэхээр гамшиг болсны ард дээр өрхийнхээ амжиргааг аваад явчих хэмжээнд нэг дахиад малын буян байна өсгөчих тийм хэмжээнд очиулахын тулд бол бас энэ даатгалын ач холбогдол юмыг бас бид нэлээд сайн сурчлах хэрэгтэй юм билээ. Тэгэхээр нөгөө өнтөө өвөл болоод их юм бол Эдрөө тэгшүүн бол маш ойлгомжтойгоор тайлбарлаж байна шүү. Ер нь эдрөө тэгшүүн шиг ингэж хүний хэлээр ярьж сурах хэрэгтэй байна. Тэгвэл юу яриад байгааг нь мэддэхгүй энэ ажлын хэсгийнхаа. Энэ чинь телевизээр хүмүүс үзэж шít. Энэ малчид ойлгомжтой хэлээр нь ярмаар шүү. Тэгэхээр малын энэ хоригдол болохоос өмнө эрсдэл үүсгээс өмнө урьдчилан сэргийлье. Тэгээ та нар одоо энэ даатгалын компани байна. Энэ санхүүгийн зах зээлээ хөгжүүлэх энэ даатгалын ач холбогдлыг иргэд олон нийтэд ойлгуулах ажлыг одоо үе шаттай хийх ёстой. Засгийн газар бол энэ даатгалын ач холбогдлыг малчтад ойлгуулах ажлыг хийхгүй бол ингэж бүрэн дүр ойлгохгүй. Тэгээ одоо засгийн газрын даатгалын хуулийг оруулж ирэх хэрэгтэй. Ер нь даатгалын салбар дээр реформын шинжтэй хууль оруулж ирэхгүй бол энэ чинь зөвхөн малчтын асуудал ч биш шүү дээ. Хувийн эрх зүйн шинжил оруулж иргээд одоо хэдэн жил ярив. Хувийн эрх зүйн шинжил мэнчлээ хийл тааж. Тэгэхээр хувийн эрх зүйн хуулиа оруулж ирмээр байна. Даатгалын хууль оруулж ирмээр. Энэ санхүүгийн зах зээлийн хөрөнгийн зах зээлийн ойлголтыг иргэд олон нийтэд ойлгомжтой болгомоор байна. За энэ төр даатгалын компанитай байх нь хэр зохимжтой юм бэ гэдэг нэг асуулт асуусан. Энд хариулт авсангүй. Тэгээ ер нь ингээд төр бүхэн рүү ингээд оролцоод авах хэрэгтэй юм уу? Тэгээ төр оролцохоор эргээд нөгөө бид нэр хуулиа гаргаж чадхаа байдаг. Ер нь бидний хувьд бол энэ хуулиа гаргаад энэ олон одоо хувийн даатгалын компаниудыг өршөлдүүлдэг, хөрчсөн сэргийлэхтэр одоо малчид руу очиж одоо яаж одоо малаа исэн мэд эрслээс хамгаалах дээр нь ажилдаг ийм л тохиолцоо руу явбал зүгээр харагдаад байгаа байхгүй юу. Гэтэл энэ асуултуудаа хариулт авч чадсангүй. Энэ дээр хариулт авъя. Дараагийн асуулт төр малчдын нийгмийн даатгалын хүн төлөвлөх тал дээр одоо ямар асуудал гарч байгаа юм бэ? Журам одоо боловсруулах гэдэг асуудал яригдчихэд одоо хүртэл ингээд хууль нь хэрэгждэг үү? Ийм асуулт байна. Тэгээ энэ дэрийн салбарынхан тэрс маань сайд маань одоо ягаад энэ асуудал орж ирж байхад энийг байгаа юм бэ? Энэ дээр хариулт авмаар байна. За Бадамсүрэн сайд ерөнхийлөгчийн айлчилд явж байгаа. Албан ёсны чөлөө авсан. За 4-р микрофон хариулъя. За сайн байцгаана. 60 сарын гишүүний асуулт хариулъя. Төрийн хэвшил малын эзэн даатгалын тухай хууль зааснаар бол хувийн хэвшлийн даатгалын 7 компани даатгалын
үйл ажиллагаа 21,330 суманд явуулж байгаа. Төрийн эзэмшлийн үндэсний давхар даатгах компани бол хувийн хвшлийн даатгалын компани эрсдлийг давхар даатгах чиг үүрэгтэйгээр ордог. Нийтдээ саяны босго үзүүлэлттэй холбоотой асуудлууд төр бол нийтдээ нэг 330 сумдаас 270 орчим сум нь бол босго үзүүлэлт 5-аас доош хуваар орж байгаа болохоор нөхөн төлбөрийн хэмжээ бол нэлээд их хэмжээгээр нэмэгдэх юм урьдчилан судалгаа мэдээлэл байгаа. Баярлалаа. Төр даатгалын компани байгуулах хэрэгтэй үү хэрэггүй юу гэж асууж байна. 4-р микрофон. За малын эндсэн даатгал бол гамшигын эрсдлийн даатгалын тогтолцоо. За олон улсад байдаг туршлагаас үзэх юм бол гамшигын эрсдлийн удирдлагын тогтолцоонд төр оролцох ийм олон улсын жишг байдаг юм байна лээ. Хувийн хвшлийн даатгалын компанид өөрийнхөө даах хэмжээнд эрсдлээ хариуцаад түүнээс дээшид давсан хэсгийг төрийн оролцоотойгоор эрсдлийг хуваарлах механизмыг хангаад мөн түнчлэн төрийн хвшлийн даатгалын компани олон улсын давхар даатгалаар бас эрсдлээ хуваарлахын системийг ингэж хэрэгжүүлж явдаг юм олон улсын зүй тогтолцоо жишг байгаамаа. Төрийн оролцоо бол нэг байхгүй юм билий. Төр бол яг энэ даатгалын компаниуд одоо яг арилжааны энэ даатгалын компаниуд яадгүй гэхээр автомашины малчин хүний портрийг даатгахын төлөө өрсөлдөд байгаа болохоос биш тэрний малчны хотонд байгаа малыг даатгахын төлөө бол нэг ажилтгүй. Тэгэхээр энэ чинь өөрөө маш их эрсдэлтэй учраас төр тэр давхар эрсдлийг нь даахын тулд төрийн оролцоо энд нэг багахан хувь одоо байд юм бэл. Тэгэхээр яа харахгүй бид энэ хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйн даатгалын энэ асуудал дээр бол төр тодорхой хэмжээнд бас оролцохгүй бол бас давхар даатгал гамшигын үе гээд олон асуудлууд байдаг учраас энэ үндэсний давхар даатгал гэдэг энэ компани үйл ажиллагаагаа явуулаад байгаа юм бэл. Тэрнээс бол яг арилжааны банкуд бол хэрвээ төр иймэрхүү оролцоог нь бас тодорхой хэмжээнд хангаж өгөхгүй бол гадаа байгаа портрийн даатгахыг гэдэг байгаа болохоос биш хотонд байгаа малыг нь бол огтоодгүй ийм л юм руугаа бид явчих юм бэл гэдгийг бас одоо хэлэх зүйтэй байх гэж ингэж бодож байна. Тэр малчтын нийгмийн даатгалтай холбоотой 4-р микрофон. Жаргал сайхан гишүүний асуултанд тодруулж хариулъя. За малчны тухай хуульд за малчтын нийгмийн асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой 6 журам боловсруулахаар байгаа. 6 журмаас одоо 2 журам нь батлагдаад хэрэгжилтэнд хангаад явж байгаа. За 4 журам нь боловсруулсан. Ойрын хугацаанд одоо засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэгдээд батлагдана. За энэ дотор малчтын нийгмийн даатгалыг нөхөн төлөөлөхтэй холбоотой асуудал гэр бүл хөтөлбөр нийгмийн хамгааллын яамнаас боловсруулаад хэлэлцүүлээд одоо ингээд засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болцсон явж байгаа. За малчин өрхийн одоо нэг хүүхдийг хөдөө аж ахуйн чиглэлээр одоо сургах, үн төлбөргүй сурах асуудалтай холбоотой журам батлагдсан. За 2025-аас 2026 оны хичээлийн жилд нийтдээ 48 оюутан одоо хөдөө аж ахуйн сургуульд энэ хөдөө аж ахуйн чиглэлээр үн төлбөргүй одоо ингээд сургалтанд хамрагдаж явж байгаа. Гамшигт тулаан аюулт үзэгдэл нийт одоо мал сүргийн 50-аас доош хувь нүртсэн малчин өрх за өрхийн одоо нөхөн төлбөртэй холбоотой асуудлын журам боловсруулагдсан. Одоо засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болсон. За эрүүл мэндийн үйлчилгээ, урьдчилан сэргийлэх хэмжлэгэнд хамрагдах журмынх нь асуудал бас үндэсний хэмжээнд хэлэлцүүлэх хийгдээд за эрүүл мэндийн яамнаас засгийн газар дээр одоо өргөн барь хэлэлцүүлэхэд бэлэн болцсон. Энэ 4 журам 12 сард 1 сард одоо батлагдаад гарчихна. Тэгэхээр энэ малчны тухай хуулийг дагсан малчтын нийгмийн асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой 6 журам ингээ үндсэндээ батлагдаад хэрэгжих бүрэн бололцоотой болцсон гэж ингэж хэлж байна.